Орон сууц анхудаа худалдаж авсан болон за шинээр барьсан за мөн оюутны сургалтын төлбөрийн буцаа олголтоо хэрхэн авах талаарх мэдээллийг татварын ерхий газраас хүргээр бид нэр ирээд байна. Сайн байна уу? Мөн үү. За 2021 оны бүхний аргалгаа төвтрийн тайлангийн хугацаа эхэлсэн байна. Тэгэхээр 2021 онд бүхний аргалгаа төвтрийн хууль заасан орлогоос итгээд 2 дугаар сарын 15-ны өдөр тайлан гарах үүрэгтэй байна. Энэ үүргийн хүрээнд саяын орон сууц оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн материалыг захим тайлантай хамт захимаар хүлээж авч байгаа. Орон сууцны хөнгөлөлтийн тухайд дотрын хөнгөлөлцийн хугацаа 4 жил байгаа. Тэгэхээр 2018 оны 1 сарын 1-ээс хойш гарсан гэрчлэгээнүүд одоо энэ хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой. За оюутны сургалтын төлбөрийн тухайд болохоор тайлангийн хугацаагаар хамаардаг учраас 2021 оны 1 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд төлсөн баримтууд бол энэ хөнгөлөлтөнд хамрагдана гэсэн. Итакс Интэ цагийн минь нэвтэрч орно. За тухайн иргэн маань бол энэ дээр эхний энэ дээр регистрийг хийгээд дараа нь нууц үгээ гэж нэвтэрч орох хэрэгтэй байгаа. За ингээд нэвтрээд орохоор ийм зэс гарч ирж байгаа. За нэг хөнгөлөлтийн материал бүрдүүлэхний үхээр за тайлан тушаах гэдэг ор. За ингээд саяхаар нэвтрээд орно шүү дээ. За тэгэнгүүт ингээд тайлан гарч ирнэ. Энэний хамгийн ихний үйлдэл нь болохоор тайлангаа хадгалах гэсэн товчийг заавал дарна гэсэн үг. Энэ хадгалах товчийг дарснаар энэ зэсүүд маань мэдээлэл нийтвчнэ гэсэн үг байна шүү. За хоёрдугаарт орон сууцны бүрдүүлэх материал гэдэг. Энэ нөгөө нэг хөнгөлөлтөнд амрах бүрдүүлэх материал байна. За энэ хөнгөлөлтийн төрөл нэмэх гэдээ орохоор ингээд сонголтууд гарч ирнэ. Орон сууц анхаа авсан юм уу? Хоёр дахь удаа өргөжлүүлж байгаа юм уу? Дотоодын сургалт гадаад юм уу гэдэг. За анхан гэж сонгоод хадгалах гэдэг дарангуут ингээд бүрдүүлэх материалын жагсаалт байгаа гэсэн. 2020 оны 1 сарын 1-ээс өмнө худалдаж авсан бол энэ хэм 06-гийн 7-г сонгоно гэсэн байгаа. 2020 оны 1 сарын 1-ээс хойш худалдаж авсан гэрчлэгээ бол энэ хэм 6-гийн 9 гэсэн дээр бүглэнэ гэсэн үг. Одоо ингээд 70 саяар болчихсон бол 70 саяараа нотлоод бичнэ штэ. Тэгэнгүүт энэ хөнгөлөлтөх дээд хэмжээ 6 сая явахгүй юу? Тэгэхээр систем нь автоматар ингээд 6 саяар энэ хүсэлтэн дээр хэдэн төгрөг авах хэрэгтэй юм гэдгийг энэ дээр ингээд оруулж өгнө гэсэн үг. Тэгээ хадгалах товчоо дараад одоо энэ төгрөг мөнгөөр илэрхийлсэн ингээд тавиад илгээх товч дарснаар ингээд хөнгөлөлтийн материал нь ингээд дотрын албанд илгээгдчихнэ гэсэн үг. Татварлагчд илгээсэн нэг бол хуваарлсан гэж гарч ирэх байхгүй юу? Дотрын албан таны баримт бүрэн байна гэд авчвал энэ мэн хүлээ авсан төлөвч хэлжинэ гэсэн үг. За оюутны сургалтын төлбөрийн тухайд бүрдүүлэх материал нь л за бүрдүүлэх материалаа ингээд үүсгэнэ гэсэн үг. Гадаадын сургалтын төлбөр төлсөн юм уу дотоод гэдгийг. За дотоодод сургалтын төлбөр төлсөн бол дотоод гэдгийг сонгоно гэсэн үг. Тэнгүү таны бүрдүүлэх материал ингээд гараад ирчих гэсэн үг. За иргэний үнэмшлэх татагдсан, нийгмийн даатгалын дэвтрийн холбоор татагдсан. За төрсөн болон асран хамгаалагчийн хүүхдийн регистрийг хийхээр хайх гингүүд автоматар бас гараад ирж байгаа гэсэн үг. За сургуулийн тодорхой бас хүүхдийн регистр ингээд автоматар замсаа татагдж байгаа. За сургалтын төлбөр төлсөн баримтан дээр баримт нэмэх гэж нөгөө төлбөрийн баримт штэ. Тэн дээр энэ дээр суглааны дугаараа хийж болно. Нөгөө дахин давтагчгүй дугаараа хийгээд тайхт орчлоо. Тэгэнгүүт бас мэдээлэл нь гараад ирж байгаа гэсэн үг. За орлого нотлох их усрын тухайд болохоор гадаад сурдаг сургалтын төлбөр төлсөн тохиолдолд энэ дээр оруулж байна. Тэр нь яагаад оруулж өгч байгаа юм бэ гэхээр тухайн иргэн хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхдөө татвар төлсөн орлогоосоо өндөр төлбөр төлдөг байхгүй юу? Жишээ нь 9 саяын цалин авсан бол 10 саяын сургалтын төлбөр төлөх хэмжээд илүү төлсөн байдаг учраас тэр орлогоо энэ дээрээ татварсны дараах орлого гэдэг нь нотлно гэсэн үг. Тэгээд ингээд мөн адил нэг орон сууцтай адилхан хадгалаад ингээд тайлангаа илгээж байгаа.